Сайн байцгаана уу? Би Итгүн бүрэмдэн сургуулийн 8-1 ангийн багшийн Хамглан байна. Би энэ жил ангийнхаа сурагчдыг суралцах хэв шин, суралцах хэв маяг, зам төлөвийн судалгаа авсан. Манай ангийн сурагчдын 70 гаруй хувь нэвтвэтэй суралцагчид. Энэ үр дүн дээр тулгуурлаад би бусад багш нартайгаа хамтран үнэлгээний даалгавар, хичээлийн хэрэглэгдэхүүн, за мөн хичээл зохион байгуулалтаа хүүхдүүдийн хэв шинжид тохирсон арга барилаар зохион байгуулахад сурагчдын ихэнх хувь нь агсан түвшинд байсан. Тийм учраас би энд маш их урамсаж байна. Яагаад гэвэл хичээл анги хамт олонтойгоо хамтран ажиллах, тэдний сурлага болон бусад үйл ажиллагаан дээр хөгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Эрхчил маань анги 9-р ангид орно. Хим, биологи, математик, физик, англи хэлний хичээлээ агуулгын өргөн хүрээнд гүнзгийрлэн судлахаас гадна хүүхдүүдийг илүү бүтээлгсэн, өөрсдийг нь оролцуулсан хэмжээнд төлөвлөн зохион байгуулах болно. За манай ангийн сурагчид эрхчил 9-р ангид орох учраас хүүхдүүдийн зам төлөв, за мөн дахиад ирсэн хүүхдүүдийн нас сэтгэн онцлогоос хамаарат маш олон асуудал бэрхшээлүүд гарч ирнэ. Үүнтэй холбогдуулаад эцэг эх багш нар хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. За мөн 9-р анги нь ахлах ангийн үндэс суурь болдог учраас хамгийн их чухал үе юм аа.